Кабанья районы Старый Инхалук тосгонд байгальдалайн гайхамшигт түүхийн музей үйл ажиллагаагаа явуулдаг. Уг музейг санал бодлороо нэгдсэн залуус байгуулжээ. Энд та очихдоо дулаан хуцалгаа битгий мартаарай. Учир нь уг музей бүр зөвлөлт засгийн үеийн загасны үйлдвэрийн байранд байрладаг юм. Эндээс та өнгөрсөн цагаар аялж тухайн үеийн уур амьсгалыг мэдрэх болно. Энд оомол буюу цагаан зас боловсруулах үйлдвэр байжээ. Загас боловсруулах салбарт хүйтэн сэрүүн орчим гэдэг хамгийн том туслагч бөгөөд тохиромжтой орчин юм. Тиймээс энд үйл зөнгөө өргөлж хүйтэн байх ёстой. Энэ ч утгаараа музей маань өнөөдөрч нэгдсэн хал алтгүй. Яг үйлдвэр байх үеийнхэн шиг хүйтэн болохоор би таныг заавал дулаан хувцлаарай гэсэн юм. Загасны үйлдвэрийн өмнөх удирдлагууд уг байшинг Алексей Котовт музейн зорилгоор ашиглаарай хэмээн хүлээлгэн өгчээ. Бараг 100 жилийн өмнө буюу 1928 онд баригдсан гэхэд уг барилга маш сайн хадгалагдан үлдсэн байна. Тухайн үед яахын аргагүй чанартай барьдаг байжээ. Гуайлан банзууд нь бараг шинээрээ шахав байна. Бид энэ үйлдвэрийн байрыг худалдаа авахаар их удаа хөөцөлдсөн. Тэд үүх дургүй барилга үйлдвэрийн зориулалтаар ашиглах ёстой гэсэн л дээ. Бас загас олноор нь барьж боловсруулах үйлдвэр хэвээр ашиглана гэж байсан л да. Ингээд манай музей нэгдэх үед байгаль нураас үйлдвэрийн зориулалтаар загас барихыг нэгэнт хоригдсан байсан. Ингээд Пасойский загасны үйлдвэрийн удирдлагууд байгаль далаа дээр Помородын музейд барилгаа хүлээлгэн өгсөн л доо. Ингэж ганцхан миний биш маш олон хүний хүсэл биелсэн юм. Манай Бурятад хуучин мөрөлднүүдийн болон казакуудын гэдэг сайхан музейд бий. Помород бич гэсэн ингэж өөрийн музейтэй болсон. Энэ бол үндэсний бахархал юм. Помород гэдэг бол зөвхөн орсууд биш, далайнхаа эрэгт амьдарч загсаар хүнсээ хийж бүх хүмүүсийг Помород гэдэг. Энд Бурят, Татар, Украин, Орос үндэстэн байх нь хамаагүй. Бид бүгдээрээ Помород гэсэн ойлголтод хамаарах юм. Энэ соёлыг хадгалахаар бид музейгээ байгуулсан юм а. Бидний зогсож байгаа газарт амьдрал буцалж, барьсан загсаа давсалж боловсруулдаг байжээ. 1928 оноос хойш энэ үйлдвэр тасралтгүй ажиллаж бүтээгдэхүүнээ гаргаж байсан. Бараг 100 жил үйлдвэр ажилласан энэ байр одоо музей маань үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед 20 км тутам ийм үйлдвэр байсан бол одоо ганцхан энэ үйлдвэр л үлдсэн. Барилгын гадна болон дотор засал анх баригдахаас ямар л байсан яг тэр хിവэрэ байна. Музейн хамт олон тэр үеийн уур амьсгал загасчдын амьдрал ахуйг хадгалан үлдээхийг зоржээ. Учир нь өнөө үеийнхэнд байгалийн цагаан загсыг ийм их хэмжээгээр барьж боловсруулж байсныг харах боломж дахин гарахгүй л болов. Үйлдвэрийн хуучин цехээс одоо ч загас үнэрсээр байна. Хүүхдүүдэд энд хэрхэн загас барьж олборлож байсан түүхтэй танилцахад таатай байх болно. Гэрэл зургийн хальсны жаахан хүүхдүүд охид эмэгтэйчүүд үйлдвэрт ихээр ажиллаж байсныг харж байна. Яагаад хүүхэд эмэгтэйчүүд ажиллаж байсан юм бол? Энэ бол агуу их орны дайны үеийн зураг. Ирчүүд хаан байсан нь ойлгомжтой байх. Тэд маань улс орноо харин дайснаас хамгаалж байсан. Одоо ч гэсэн цэргийн тусгай ажиллагааны үеэр ч хамгаалж байна. Тиймээс энд хүнд хүчир хөдөлмөр эмэгтэйчүүд тэр дундаа жаахан охидын нуруунд дээр ирсэн хэрэг. 12-аас 17 насны охид энд ажилладаг байсан. Ганц ч ир хүн байгаагүй гэд боддоо. Ажил нь маш хүнд, давс, мүс, загас, байнгын хүйтэн гэдэг маш хүнд ажил шүү дээ. Энд ажиллаж байсан охид голдоо ойролцох тосгоноос ирж ажилладаг байжээ. Тэр завинд суугаад загасчилдаг байсан хэрэггүй. Эмэгтэйчүүд тор тавьж загас барьдаг байсан гэхээр үнэхээр гайхалтай. Сэлүүр чинь их хүнд шүү дээ. Охид боловсруулах үйлдвэрт ажиллахаас гадна тэр том завин дээр суугаад загас барина. Тор тавихаас гадна хүнд хөдөлмөр хийн шүү дээ. Тэнд усан зогсоол байгаа, загсаа тэнд буулгана. Одоо бидний зогсож байгаа энэ шал гэхэд даацсан шал. Тэрэгцрээр загас зөөхөд зориулагдсан маш бат бүхийд. Загсаа боловсруулах цех рүү зөөн тэнд чин гэж нэрлэх том модон торхонд давслана. Дараа нь хатаанд бас утна. Түүнээс гадна мүс хадгалах том зойр байжээ. Энэ бүхнээс харахад ямар их гар ажиллагаатай хүнд хөдөлмөр байсан нь ойлгогдож байгаа бах. Тэр 12-аас 17 насны охид шууд 100 энэ бүхний хийж чадсан юм бааtruуд шүү дээ. Бид одоо энд ажиллаж байсан бүх хүнийг хайж байгаа. Одоогор 72 хүний нэр бүхий жагсаалт байгаас 11 хүнийг нь олж тогтоодог. Тэд өдгөө 92-94 настай буураа нар болсон. Дахин хэлэхэд тэд бол жинхэнэ бааtruуд юм шүү. Хамгийн түрүүнд давсалгааны цех болон загасчны зогсоолоор музей үзэгчтэй угтах олно. Тэнд байх гэрэл зургууд дээр загасны үйлдвэрийн жирийн өдөр ажилчдын амьдралыг буулгажээ. Байгаль далай, зав, тор, хувин, оомол буюу цагаан загас давслах хурш модон торхнуудыг харж болно. Энэ том торхнуудад тухайн үед байгалийн цагаан загас давсалж байсан мөн үү?
Тийм ээ, анх үйлдвэр баригдсан цаг буюу 1928-1929 онд энэ торхнуудыг энд байрлуулсан. Одоо ч хэвээрээ байгаа үстэй. 100 жил болсон дахиад ч 100 жилийн идэлгээ даахаар чанартай байд. Одоо ч загсаа давслахад асуудал гарахгүй. Тийм үү? Одоо ямар модор хийсэн бол? Хуш модоор хийсэн, нарс эсвэл шинсээр хийж болохгүй учрын давирхаан давстаа урвалд ордог юм. Харин хуш мод зөөлөн учраас энд яг тохирдог. 100 жилийн идэлгээ дааж байгаа бидтэй. Дахиад ч 100 жил болно. Инхалуг тосхныхан цагаан загас давслах өөрийн гэсэн онцгой аргатай. Тиймээс бүрээд даяар алдартай. Өвөл байгаль нуурын мөсийг бэлтгэн мөсөн зойронд хадгална. Дашрамт сонирхуулгад энэ зойрыг 1929 онд барьжээ. Хаалган дээр нь он сарын бичээстэй байгаа үстэй. Ингээд мөсөө сүрлээр хучих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд 100 ч мөс хайлдаггүй байна. Улмаар уг мөсөө жижиглээд торхны ёроолд дэвсэж өгнө. Дээрээс нь загсаа уйлан хийж, үе хоорондоор нь давс цацаж өгөх юм. Ингэж торхонд мөстэй давсалсан загас муудахгүй, үнэр орохгүй. Тус жорыг нутгийн иргэд музейн хамт олонд хэлж өгчээ. Энэ мэтээр загас агнуурын содон түүхийг цуглуулan хадгалан өвлүүлж байна. Манай музейн зөвхөн загсан хэрхэн хадгалахыг харуулахыг зорьсон музей биш. Манай Бурятад загсны тусгайлсан музей хэд хэд байдаг. Харин манай байгаль далай гайхамшигт түүхийн музей нь өрмөц онцлогоогоор бусдаасаа ялгадах болно. Манай музейд ирснээр нь та байгаль нуурын эрдэс юу болохыг мөн хөлөг онгоцны суурилд далайн төвчний өөрчлөлт, нуурын эрэг хэрхэн өөрчлөгдсөн, салхины урслын тухай гэд бүх зүйлийг тань мэдэх боломжтой. Тухайлбал бид одоо байгаль нуурын эрэгт зогсож байна. Их салхитай байгаа биз дээ. Байгаль нуур орчим нийт 6 төрлийн салхидаг. Хэрэв культуг салхилж байвал эхнэр найз бүсгүйнийхээ хамт далайн эргээр зугаалах хэрэгтэй. Баргузийн салхи үлээж байвал найзтайгаа дэгээ шидэн загслах хэрэгтэй. Харин сармаа салхи үлээвэл гэртээ халуун цайгаа угаад сууж байсан дээр. Байгаль далай гайхамшиг түүхийн музей нь яг энэ салхи нэртэй хүн бүрд хүрсэн нээлттэй байгаасаа гэж хүсдэг. Амьдрал бидэнд түүх давтдаг гэдгийг олонтоо таниулсан болохоор түүхий хэлхээс болсон манай музейгээс илүү ихийг танин мэдэрэй. Хөх тэнгэрийн доорх нээлттэй музейгээс та Эстонка жижиг зав, Хавтгай ёроолт нуурын зав гэд тухайн үеийн загасчдын ашиглаж байсан хүлгүүдтэй танилцах юм. Алексей Котов биднээс алсран холдож байгаа манай нутгийн түүхийн томоохон бүрдүүлэгч загсны аж ахуйн түүхийг хадгалан үлдэхийг хичээж байгаа эрх юм. Эргэж ирэхгүй алсран холдсон энэ ахуйг танин мартах биш, дурсан бахархах түүх болгож байна. Тиймээс та байгаль далайн гайхамшиг түүхтэй танилцахыг хүсвэл Бурят улсын Кабани районы Старый Инхалуг тосхны Солнечная гудамжны 2А тоотыг зорин очоорой.